Фитнес маань харагдаж байна. Тэгээд дугуйгаа гадаа нь үлдээсэн байсан. Дугуйгаа авчлаа. Тэгээд арталтаа юугаа ацаагаа тавьсан байгаа. Тэгээд гадаа болохоор одоо бороо шиврэх бол бас биш юм аа. Нэг тийм дээрээс жаахан тургаад байгаа юм шиг байна. За цаг агаараа хувьд бол нэг юмрхүү байна. Тэгээд одоо гэлэгээ явъя да. Очиж хоол хийж идё. Өглөө нэг манго, тэгээд банан идсэн. Тэгээд би нөгөө нэг цистоноо ууж эхэлж байгаа. Тэгээ юу яасан? Өөр юм идэг байгаа. Би очиод хоол хүн хийж идээ. Танад харагдаж байна уу? Гол нь бол надад бол харагдаад байна. Энэ миний үлээж байгаа агаар нь ингээд өөр гараад байгаа. Яагаад малгай өмссөн бэ гэвэл би сая фитнес дээр өгсөнд орчихсон. Тийм учраас толгойгоо дарахгүй гээд малгайгаа өмссөн байгаа. Тэр уулзур жахан хэцүү болохоор би ямар ч гэсэн дугуйнаасаа буугаа тэгээ шууд алхацдаг байгаа. За жахан цусж гин. Одоо ер нь бол гэр 20 км-ийн зам харагдаж гин болно. Яа. Бэлтгэл хийсний дараа гэрлүүгөө харих гэж дахиад бэлтгэл хийж байгаа юм шиг санаж байна. За. Хонсон хоол идцгээе. Өчтөр орой тэгээд 3-ын үед ч юм уу нөгөө нэг хоол хийж идсэн болохоор тэгээ оройн нь юм идмээргүй санагдаад тэг нөгөө хоолоо халаад идээгөө. Тэгээд бас яаж тийм энэ сайхан хоолоо хайчих гэж бодоод халаагаад идэж байна. Би өчтөр хүргэлтийн хоол идсэн байх нь байна. Тэгээ надад үлдээсэн байна. Би яг будаа шахахгүй зөв шууд энийг л идчихье гэж бодож исэн чинь ашгүй. Бүр будаатай хоол байна. Бичлэгэн дээр баян нэг хувцастай байгаа болохоор хувцас үлд юм уу? Би энэ зүйлтийг аймгийн зах дээрээс 5,000 авсан шүү. Тэгээд нэг цаг авсан баггүй юу? Тэр цаг нь бас зүгээр энгийн хууль цаг заяа 20,000 аваад тэгээд энийг 5,000 аваад үгүй тэрийг 25-аар аваад энийг 5-аар аваад 30-ыг өглөө. Тиймэрхүү худалдаа авалт хийсэн. Тэгээд өөртөө зориулж өмсөн хувцас хэллээ дөө. Энийг би ингэтлээ хөрхөн зүүнч гэж бодоогүй, нэг ч юм бодоогүй. За 5,000 амч ингээл авцсан ч энэ нэр бүр ёо. Хөрх юм. Гэтэ хүмүүс ингээ нэг тийм боломжтой үнэтэй юм авчаад тэрийг ингээ хилдэгөө тий. Гээл үнэтэй гэж юм гээл. Ингээд ерөөсөө хизээч тэрийг тийм үнэтэй байвал тэр хүн тэрийг авахгүй хэмжээний хүртэл юм зүгээр. Би наадхаа чинь тэдэн 100,000 авсан шүү дээ. Начир дээрээ те. Зүгээр. Ингээд. Энийг бас арай өнгөлөг харагдаж магадгүй гэж утсан. За ингээд би эргэлээ. Хаана вэ?
Шинэ төлөв. Үнэхээр гоё наа. Тэсэж төвчж чадвал энэ үд миний оройн хол өдрөгтөө би сайхан идчихье. За өнөөдөр энийг шинээр задлаа. Тэгээд энэ болохоор 250 грамтай юм байна. За өнөөдөр бороотой. Бороогүй өдөр гэж байна уу? Das soll helfen statt. Дулаахан байна. Сая би уулна. Зүгээр харандаа авах гэж ороод гэрээсээ гарахдаа бал марцсан байна. Тэгээд бичиг хэргийн төлөөр орсон жоо. Бэлээ байж харна. Ямар гоё дулаах харагдаж байна гэж авчлаа. Би уулна. Ингээд би халуун ус авмаар байна гэж хэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь надад хүүт ус өгчлөө. Ягаад гэвэл халуун ус байхгүй гинэ. Гадаа ингээд хүүтэн байгаа болохоор би нэг халуун юм аваад санагдаад. За тэгээд би одоо тий найзуудын баярын өдөр ганцаараа пицца идэх нэ. Энэ газар болохоор саяхан нэгдсэн тиймэрхүү газар байна. Йоо, ямар гоё халуун юм бэ. Тэгээд хүн халуун ус авъя гэдэг ах чинь байхгүй гэж хэлчихвэл би энэ хүүтэн шиг авахгүй шүү дээ. Одоо нөгөө иймэрхүү юм яхаар одоо ингээл торондоо хийгээл авч явал ачаа гэж боддог юм л. За би рэпэ дэвжээгийн пиналын шатыг үзэж яана үзлээ. Өнөөдөр би чихвчээ мартаад гараад ирсэн байна. Халуун байна. Бичлэг эхэлсэн юм марттай. Аргагүй би энийг л янзлах юм да. За бүгд эхэлцгээе. Юу болсныг та нарт хэлэхгүй. Амар та нарт баримтлаа шүү. За. Би шилэн налтаас ялгах чинь. Тэгээ нэг хагарсан дээр ирээд шууд цаашгаа явах гацчиход ах юм. Яа. Шууд сөхөд ингээ авагдчихна. Гэтэ энэ ч бол нэг удаан амьдрал үзээгүй л дээ.
Амин нийцэн чин манай хүн татцсан байсан. Тэгэхээр нүдний шил ярьчихлаа. Ингээд шил ярьчихчил юм чин ялгаагүй гэлгүй гэж бодчих. Өөр уусаа ялгаагүй юм шүү дээ. Яг тэр толботод харагдчих. Хүчтэй дараад татаад авах юм байна. Шууд энийг татах хэрэгтэй баг та. Энийг татхаар чинь энэ талд нь цавуу байгаа гэсэн үг үү? Тэгэхээр ингэж наа гэсэн үг үү? Шууд татчих та наад юм болоо. Залхас. Байна уу? Охны шилэн алдаа нах чинь гэж. Ер нь бол миний ингээд утас засвар дээрээс харж исэн нь болохоор ялтчул яг нэг талаас хөөдгөл дөө. Гэтэ ер нь бол хуулаад авчи. Тэгээд яана. Сандраад. Нагаар нэг чухал юм шиг байл шүү дээ. Яна энд нэг агаар байна. Яна энд нэг хитэ юм явцсан. Аш. Энд нэг юм байна. Одоо тэнд нэг цагаан харагдан заяа. Яг голд нэг юм хийвэлтчихээн. Энэ хийндээ биш байсан юм байна. Зөв ингээд зүгээр байж хаад хийндээ бодоо хайж байна. За тэр нь болохоор ийм нэг хялгас юм уу тийм тоос тордог үлдчихэж. Тэгээд тэн дээрээсээ ингээд шууд юу яагаад байгаа юм бэ? Цайраад байгаа юм байна. Сая би ингээд буцаагаар гаргах гэсэн ч гэсэн юм дотор нь байгаа учраас болохгүй байна л да. За зүгээр дээ. Энэ миний гэр жаахан халтар болохоор л тий. Гээ утасны царай зүсгүй шууд эвдээд нас. За баянг нэг ижилхэн юм идэн гэж юу ах уу? Тэгээд ямартай ч өнөглөө. Арай өөр өглөөний цай бэлдлээ. Өнөөдөр бол визний цагтаа өдөр. Тэгээд өнөөдөр өөр газар руу явъя гэж үзье. Наранд жаахан сууя. Нар харснаа. Нар байна штэ гэж.
Ямар гоё юм бэ. Би бол фитнес дээр ингээд амар галзуугүй гэж бодож ирсэн байхгүй юу. Тэгээд идэх чахта хамаг энерги зарцуулсан болохоор нэг тийм бөмөр санагдахгүй нөө. Одоо бүр зөв заммаас буумаар санагдаж байна. 4 минут 22 секундын дараа. Тэгээд сэтгэл зүгээ ер нь бол тийм дасгалтай хамжиж байгаа л жах үргэхгүй бол. За одоо 2 дугаар оролцоо. Яг үнэндээ би өнөөдөр нүрээ бацснаа марцсан ч. Фитнес дээр ирээл нэр нь би бодогтой юм штэ л гэж бодлоо. Халтаасан л юм байна. Гэтэ зүгээр юм шигтэй. За сүүлэх. Энд дээр үлжингүй байлах баг. Тэгээд би бас энэ хөрөмжөн дээр бас орж сурмаар байгаа. Оо бүр ихтэйд нусаа хацартанаас яасан гэсэн чи эхлээл ингээл амар спеца 15-аар 3 орчим болчихъя гэл. Тэгэл эхнийхээ нэгийг мэдгүй ямарсан сэтгэл хөдлөлтөд явцсан байхгүй юу. Тэгээ яг 2 дахь эхлээд 5 гэсэн байх болсон. Тэгээ одоо ямар ч гэсэн энэ дээр нэг тийм 10-аар 3 ч 15-аар 3 болдог болно. Эхний удаа болохоор гайгүй байх шиг байлаа. Яг 2 дахь удаас арай өөр болох. Одоо яг нэр үнэхээр энэ дээр орё гэж бодож байгаа юм шиг л 10-аас эхэлсэн дээр. Тэгээд арай тийм өөрийнхөө хөд цөөх хийдэг болохоор харан томоо хийдэ.
одоо сонголтоо хийцгээе. Ямар ч байсан сонголт хийчлээ. Гэтэ бүтэн 30 минут хийсгүй хангалттай. За. Дасгалыг оромтгохгүй хичээдэг. Тэгээд яг тоогоор нь аль болох гүйцэтгэлтэй хийхийг болдог. Тэгээд яг зарим үед бол зүгээр жингээ үзчихсэн. Тэгээд хувцас хуруунд олон эмэгтэй хүн байсан чинь гинт нөгөөдгөөч мартчихэж тэгээд сандраад газ юм өмсөөл гараад. Өнөөдөр жаахан миний яз өдөр байна. Зүгээр л жаахан ааштай. Эсвэл зүгээр л татгшоогоо ч юм уу нэг тиймэрхүү зан хөдөлсөн өдөр байна. Цайг л өстө гоёлсон. Би нөгөө хиттэй цайныхаа стечгэн үтцсэн байсан. Тэрийг жаахан хийгээд тэгээд цай чансан. Ямар гоё юм бэ. Хөл рүү ингээд гоё дудлаацчээ. Өнөөдөр бол визний цагтай өдөр. Тэгээд бүгдөө хамтдаа газар үзье. Тий бас визд орё.